Зайка дарахгүйх наалаа шүү. Гэрчээ очно. Олон хүмүүс үзэгч бид нар хүртэл дээр дундаа жүжигчүг хайсан анимийн зохиогчд болох Mappa студийн өөрсдөө хүртэл Satoru Gojo гихчээг ёстой жинхэнэ дийлцэн ганган залуу. Сайхан залуу. Johnny Sins жилүү чалхтай л гинэ. Бүх охид түүний араас унж тустгэл гинэ. Метр ирэл гинэ. Гэдэг түүний талаараа мэдгүй бол байхгүй. Ингээд харахаараа мань Gojo салбартаа сал авч нь болцсон баян хамгийн хүчрэх жүжигч ашиглагч сарайлаг метр 90 хоод залуу. Дээрээс нь 42 см-ийн дииктэй гэж байгаа. Ерөөсөө дутагдах гажигдах юмгүй юм шиг харагддаг. За тэгвэл энэ супер залуугийн цаана хингээд сайхан хүүхэн байдсан болоо гэд ороод харсан чинь байхгүй. Чиний данс шиг хухай хавуулсан байх нь тэр. Хүүшээ. Яагаад ийм сайхан залуу органцаараа одоо болтол сингл байгаа болоо гэсэн чинь ийм шалтгаантай ингэнэ. Нэгт стандартын асуудал. Мэдээж надтай энэ зэрэг сохил миний гараас атгах нөөтийн суглаанд очино. Хоёрт түүний чадвар. Gojo-гийн дийлдэшгүй супрем чадвар нь өөрт нь зай болохын хажуугаар лайвлдаг гэж. Монгол чадвар гэснээс түүний гэр бүл нь за энэ хүн л бүр манай удамд байгаагүй дийлдэхгүй стайл юм байна. Гэт түүнтэй ёстой л зэвсэг шиг харцдаг байсан. Мань хүн хизээч хүн хайрлагдаж үзээгүй. Тийм болохоор хүн яаж хайрлахыг мэдгүй. Тэгээд ер нь мань хүн залууч байна, занданч байна. Зандын хэсгийг бол мэдгүй л дээ гэхдээ. Ер нь тэгээд аним дээрээ ч хардаг. Мань хүн эхлээд ертөнц дэлхийг засан дөхнүүлэх зорилготой хүн болохоор нэгт эхнэр найз охин хүүхэд шуухад гэсэн элдв харилцаанууд бол нэмэлт ачаанууд буюу зүгээр л нэмэлт ачаанууд. Огт хэрэггүй. Хоёрт тийм харилцаанд орохыг хүсдэгч, гэр бүлтэй болохыг хүсдэгч, бас хайртай хүмүүсээ аюулд оруулахыг хүсэхгүй шүү дээ. Гуравт охид бүсгүй чүүж мань хүнээс цайгаа барьдаг талтай. Мань хаширч нь аль 6 наснаас эхлүүлээд л өрсөлдөгч болон босод хүмүүст адлуулж толгоогоо 100 сая йенээр үнэлүүлээд амжсан гэр. Нэг хөөрхөн найз охинтой болдог. Тэгсэн нөгөөх нь толгоогоос тастаад олгочуд давжаад дошаачул яана. За Gojo-гийн амьдралыг энэ бүгдийг романсыг энэ бүгдийг нэг өгүүлбэрээр дүгнж хэлэх юм бол тэр бол супер сайхан залуу. Гэвч үүний төлөөс нь түүний хайр дурлалж